Турбо киносогт эргээд тавтай морил бид энэ удаад тоглоомын түүхийн 3 дугаар ангиар аялах гэж байна. Ингээд кинонд орцгоё. Кино ноён төмсөн толгойд галт хэрэгнээс мөнгө хулгайлж байгаагаар эхэлдэг. Харин Вуди түүнийг зогсооно. Дараа нь тэр хадагтай төмсөн толгойттой тулалдаж эхэлдэг. Хадагтай түүнийг ялж галт хэрэгний вагоноос шидчихдэг. Гэвч гинэд тэд Вудид түүний найз Джесси тусалж байгааг олж мэднэ. Иймээс ноён төмсөн толгой гүүрийг устгахын тулд тесрэх бодисыг дэлбэлэхээр шийддэг. Учир нь ингэснээр тэд мөнгөтэйгөө зугтаж чадах юм байна. Булсай маш өндөр хурдтай давхиж Вуди галт хэрэг рүү авиран гарч хурдыг нь сааруулах хөшүүргийг татаж амждаг. Гэвч хитрхи хожимдсан байдаг. Тэднийг Бааз Лайтер харин хавардаг. Бааз гэмт хэрэгнүүдийг хөөхөр маш өндөр хурдтай нисэж лазерынхаа буудалтаар тэднийг зогсоож чаддаг. Генет хорон санаа доктор Поркчоп хүрээд ирдэг. Гэмт хэрэгнүүдэд туслахын тулд нэгэн төхөөрөмж ашиглаж байгааг тэд анзаарна. Тэгээд тэд бичний армаар тэднэрүү довтолж үхлийн аюултай лазер ашиглахаар бэлтгэж эхэлдэг. Гэвч гинэд энэ бүхэн гэхдээ эндигийн тоглоомуудын нэг л байсан л да. Манай Энди түүхээ өөрөө сонирхолтой болохын тулд янз янзаар зохиомжлон тоглох дуртай. Хадагтай Дэвис бүх зүйлийг цаг үргэлж бичиж авах дуртай. Үүнд нь Энди тоглоомуудаараа хөгжилтэй гихтэн тоглож байгаа дүрснүүд ч гэсэндэ багтсан байдаг. Одоо цаг үе рүү буцлаа. Тоглоомнууд Эндиг авдар дотроос өөрсдийг нь харах байх гэж бодоод утас ашиглан түүний гар утас руу залгахаар шийддэг. Гэвч тэд өөрсдөр нь дахин тоглуулж чадаагүй л дээ. Тоглоомнууд Эндиг хэдийнэ 17 настай болсон хитрхи том болсон учраас тэднэр дахиж тоглохгүй гэж ярилцаж эхэлдэг. Үди найзуудаа хамгийн чухал зүйл бол өөрсдийн хүүдээ үргэлж хамт байх явдал гэж хэлдэг. Гэвч Эндигийн хувьд коллежид явах цаг аль хэдийн ирсэн байлаа. Иймээс зэрэгүүд тэдний даалгавар дуусгар болох өдөр эцэст нь ирснийг хэлээд нэр төртөөгөр тэтгэвртэй гарахын тулд хогийн сав руу үсрэх болно гэдгээ бас ярилцгаана. Джесси дахин хаягдахаас айж байгаач Вуди найзуудаа Энди тэднийг хизээж хаяхгүй харин дээврийн өрөөнд хамт байлгахын тулд даалт хийсэн гэж хэлнэ. Гэвч гинэд өрөөнд хэн нэгэн орж ирэхийг сонсоод тэд баригдахгүй тулд нуугдаж амждаг. Хадагтай Дэвис тэдгээр тоглоомуудыг өдөр өнжүүлэх төвийн хүүхдүүдэд хандивлах болно гэж хэлнэ. Гэвч Энди ээждээ тоглоомнууд нь хэрэггүй болсон учраас хэн нэгэн авахыг хүсэхгүй байх гэж хэлдэг. Үүний дараа Энди хуучин тоглоомуудаа харахаар авдрыг нээж тэднийг хогийн савнд хаяхаар уутнаас гаргаж эхэлдэг. Гинэт тэр зөвхөн Вудиг л авч үлдэхийг хүсдэг. Тэгээд Вуди Энди үнэндээ тэднийг дээврийн өрөөнд хадгалахыг хүсэж байсныг нь олж мэддэг. Энди охин дүүдээ хандивлах гэж байгаа тоглоомнуудыг нь доош буулгахад тусалдаг боловч хадагтай Дэвис хүүгээ уутыг нь мартчихсан гэж бодоод хог руу хаяхаар аваад явчихдаг. Вуди найз Бастер нохоогоо дуудаг санаа олдогч Бастер хэдийнэ хитрхи хөгшөрсөн болохыг мэдээж ойлгож байгаа л да. Вудид тоглоомнуудыг аврах маш бага хугацаа үлддэг. Вуди найзуудаа аврахын тулд цонхоор үсэрч хогийн удыг зүсэж нээхин тулд цагтаа уралдаж арай гэж амждаг. Гэвч тоглоомнууд гарч чадаагүй бүр хогийн машинд даруулцдаг. Тэгтэл Вуди найзуудаа зугтаж чадсныг мэддэг. Гэхдээ Эндиг өөрсдийг нь хог руу хаячихлаа гэж бодсон учраас хүүхдүүдээр тоглоулахын тулд өдөр өнжүүлэх төв рүү хандивлах хайрцаг руу буцаж орохоор шийддэг. Вуди тэдэнд Энди үнэндээ дээврийн өрөөнд хадгалахыг хүсэжсэн ч гэсэндээ алдаа гарсан учраас буцаад хайрцагнаас гарахыг хүсдэгч гаргаж чаддгүй. Учир нь тэд Эндиг өөрсдийг нь хог руу хаясан гэж бодсон хэвээр л байлаа. Бид өдөр өнжүүлэх төв рүү очиход хадагтай Дэвис хандивлах гэж байгаа тоглоомуудтай хайрцгийг авч явааг хардаг. Тоглоомнууд өрөөнүүдийн нэгэнд олон хүүхэд тоглож байгааг анзаардаг бөгөөд Рекс санамсаргүйгээр хайрцгийг шалан дээр унгаачихдаг. Тэгсэн чинь тентхийн тоглоомууд шин тоглоом ирлээ гэж баярлан шин найз нөхөд болохын тулд өөрсдийгөө танилцуулж эхэллээ. Лоцо тэдэнд өдөр өнжүүлэх төвийн хүн бүр мөн адил хаягдсан байсан. Энд тоглоомоор тоглохыг хүсдэг шинэ хүүхдүүд үргэлж байдаг гэж ярьж өгдөг. Ингээд тоглоомууд дахин хаягдахгүй байх гэж баярладаг бөгөөд Кен Барбитай эргэн уулзсандаа баяртай байгааг бид харна. Дараа нь тэд өдөр өнжүүлэх төвийн өөр хэсгүүдийг харуулж эхэлдэг. Тэнд тоглоом засдаг тусгай өрөөж байгаа. Лоцо тоглоомнуудад тэдэнд дахин эзэх хэрэггүй гэж хэлээд тэдний байрлах өөр нэг өрөө рүү дагуулan явдаг. Кен Барбиг өөрийн хашруу нүүхийг ятгадаг. Харин тоглоомнууд нь найзаагаа аз жаргалтай болгохын тулд бас ятгадаг. Вуди найзуудтай тэд Энди рүү буцах ёстой гэж хэлдэг боловч хамгийн чухал зүйл бол хамтдаа үлдэх явдал учраас өдөр өнжүүлэх төвд үлдэнэ гэж хариулдаг. Иймээс Вуди найзуудаа баяртай гэж хэлэхээр шийдэж гэрлүүгээ ганцаараа буцах замаа хөнө.
Тэгээд гарц руу дөхөхийн тулд үйлчлэгчтэй хамт дээш гарч цонхоор гарахын тулд угаалгын өрөөнүүдээр хавирч эхэлнэ. Тэгээд өдөр өнжүүлэх төвийн дээвэр дээр хүрэхийн тулд дээш авирч гудамж руу нисэхийн тулд цаасан шувуу ашиглаж болох санаа болдог. Гэвч түүнийг гадагш гарахад хүчтэй салхи хийсгэж модонд очиж мөрөгдөг. Тэгсэн Вуди хажуугаар нь алхаж байсан бяцхан охиныг анзаардаг. Түүнийг Бонни гэдэг. Тэгээд тэр тоглоомыг авахар шийддэг. Өдөр өнжүүлэх төв тоглоомууд завсарлаг дуусаж эцэст нь хүүхдүүд тэднэр дахин тоглох гэж байгаад баяртай байна. Гэвч гэнэт өрөөнд байсан бусад тоглоомууд нуугдаж эхэлснийг тэд анзаардаг. Учир нь хүүхдүүд хитрхи балчир учраас үр дагаврыг нь бодолгүйгээр эд зүйлсийг эвдэлж сүйтгэдэг анги байв. Бааз цонхоор нөгөө өрөөний хүүхдүүд илүү томоотой тоглож байгааг мөн тэднийг хуурж энэ өрөөнд оруулсныг анзаарчдаг. Дүр солигдсон Бонни дээр очлоо. Тэр шин тоглоомтой болсондоо маш их баяртай байдаг. Тэгээд өөрийн төсөөлөг ашиглан тоглож эхэлдэг. Вуди бяцхан охиныг үнэхээр эрэлтэх зантай байгаад маш их баярлаж байлаа. Өдөр өнжүүлэх төвд буцаад ирэхэд тоглоомнууд хүүхдүүдийн тарьсан замбраагүй байдлаас болоод туйлдсан байлаа. Учир нь тэд хитрхи жижигхэн учраас яаж бие авч явахаа ерөөсөө мэддэггүй. Бааз нөгөө өрөөлөө орохын тулд цонхоор авирах санаалдаг. Гэвч түүнийг очиход тэд автомат тоглоомын машин дотор хуралдах гэж байгааг ойлгоно. Тэгээд тэр тэдний нууц хурлыг тандахаар явдаг. Тоглоомнууд тэднийг дооглон тохуурхаж байгааг олж мэдчихдэг. Гэвч гэнэт тэр баригдаж түүнийг явуулахын тулд гараас нь шүүрээд авчдаг. Боннигийн гэрт Вуди охиныг сэрэхээс өмнө зугтах замаа эхлүүлж шинэ найзуудтай өөрийн эзэн рүүгээ буцах ёстой гэж хэлдэг. Бааз руу эргэн очиход Лоцо түүнд зөвхөн өөрийг л өөрөөр шилжүүлэх боломжтой гэж хэлдэг. Яагад гэвэл жоохон хүүхдүүд ч бас шинэ тоглоомоор тоглох эрхтэй гэж хэлдэг. Гэвч Бааз Лоцод өөрийн гэр бүлээ орхихгүй гэж хэлдэг бөгөөд үүнээс болж тэр сандал дээр гацаж тэд түүний программыг шинжилэхийн тулд гарын авлагыг нь уншиж эхэлдэг. Энэ үед түүний найзууд ямар нэгэн хачин зүйл болж байгааг ойлгоно. Хадагтай төмсөн толгойд өөрийнх нь нэг нүд гэрт үлдсэн байсныг мөн Энди тоглоомуудыг нь хайсанд уурлаж байгааг олж хардаг. Ингээд тэд Вудигийн үг үнэн байсныг мэдлээ. Энди тэдэнд үнэхээр хайртай учраас буцах ёстойг бүгд ойлгоно. Гэвч гинэт тэд шин тоглоомнууд ирснийг анзаардаг бөгөөд тэднийг өдөр өнжүүлэх төвөөс хизээч явуулахгүй гэдэг. Тэгээд тэд өөрсдийн найз Баз Лайтрийн халдлаганд өртдөг. Учир нь гэвэл Лоцо түүнийг өөрийн харуул болгож анхны програмаар нь өөрчилсөн. Барби ямар нэгэн хачин зүйл болж байгааг мэдээд найзууд руугаа буцахын тулд Кенийг орхихоор шийднэ. Бааз тэдэнд шоронгийн өрөөнөөс гарч болохгүй эсвэл торонд шийтгүүлэх болно гэж хэлж анхааруулна. Боннигийн гэрт Вуди Эндигийн гэр хаана байдгийг мэдхийн тулд компьютер дээр хайлт хийж шинэ тоглоомуудад өдөр өнжүүлэх төвөөс явсан тухайгаа хэлдэг. Тэгсэн тэд түүнд өдөр өнжүүлэх төв бол Лоцогийн удирддаг шорон. Тэр шинэ тоглоомнуудыг хүүхдүүдээр тамлуулдаг гэдгийг хэлдэг. Алиалагч түүнд Лоцог эзэнд нь өгсөн цагаас хойш мэддэг байснаа мөн Лоцо эзнийх нь хамгийн хайртай тоглоом байсан учраас тэд үргэлж хамт байсныг ярьж өглөө. Гэвч нэг өдөр аяллаар явж байхад тэд үлдчихсэн байсан бөгөөд Лоцо эзэн рүүгээ буцахын тулд алхахаар шийддэг. Гэвч тэднийг очиход аль хэдийн хитрхи хожимдсан байдаг. Учир нь эзэн тэдний оронд өөр адилхан чихмэл тоглоом худалдаад авчихсан байж. Тиймээс Лоцо тэр гэрлүү дахин хизээж буцахгүй мөн дахин орлогдохгүй тулд шинэ газар хайхаар шийдсэн байна. Дараагийн өглөө Вуди найзуудаа хайхаар өдөр өнжүүлэх төв рүү буцаад ирж таазны агаар жуулалтын хоолоогоор явж эхэлнэ. Тэгэд тэр өрөөндөх хүүхдүүд хитрхи замраагүй байгааг анзаардаг. Тоглоомон утас төвөнд буцаж ирээд алдаа хийснийг сануулна. Учир нь тэд дахин зүгтгаас сэргийлж хамгаалтыг сайжруулсан байна. Би ч бүх өдөр өнжүүлэх төвийг хянахын тулд камеруудыг нэгэнгүү шалгаж байдаг. Тоглоомууд найзаагаа буцаж ирснийг мэдээ Лоцо Баазын программыг шинжилсэн гэдгийг бас хэлдэг. Вуди тэднийг өдөр өнжүүлэх төвд орхиод явсандаа уучлалт гуйж одооноос эхлэн үргэлж хамт байна гэдгээ хэлнэ. Тэгээд Вуди тэдэнд өдөр өнжүүлэх төвөөс зүгтах ёстойг гарах цорын ганц зам бол хогийн суваг гэдгийг хэлдэг. Харанхуй болж ноён төмсөн толгойд найзаагаа зүгтаалгахын тулд анхаарал сарниулах зүйл хийж амжиждаг. Барби Кенийг мэхэлж өөрийнхөө дагуулan явуулж чаддаг. Слинки Вудиг өрөөрөө нууцаар ороход тусалж тэдний төлөвлөгөөг задруулахгүй тулд бичиг барьж авчдаг. Тэгээд тоглоомууд Баазыг түгжихийн тулд хайрцагнуудын нэгийг ашигладаг. Ноён төмсөн толгойд эсний хайрцагнаас гарахын тулд далахыг бий болгон ашигладаг. Барби Кенийг найзад нь юу хийсэн тухай үннийг хүлээлгэхийн тулд тамалдаг. Кен эцэст нь түүнийг гарын авлага ашиглаж үйлдвэрийн горимд шилжүүлсэнийг хэлдэг. Тиймээс тэд найзтайгаа уулзахаар хурдан буцдаг. Түүнийг буцаж үйлдвэрийн горимыг нь унтраадаг боловч санамсаргүйгээр дахин өөрөөр шинжилждэг. Энэ нь Испани хэлний горим байдаг.
Тэгээд тэд зогтох төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхийн тулд гүйж эхэлнэ. Тэд хог хайдаг газартаа хүрч чадсан ч гэнэт тэднийг баригдсныг мэддэг. Учир нь тэд утсыг тамлаж үннийг хэлүүлсэн байлаа. Кен тэднийг гэмтээхгүй байхыг ятгахыг хичээдэг боловч үнээс болж тэд түүнийг мөн адил хог руу шидчихдэг. Вуди Лоцогийн түүхийг мэддэг гэдгээ мөн Лоцо Big Baby-г ганцаараа хаягдахгүй байхын тулд хуурсан гэдгийг хэлнэ. Үүнээс болж Big Baby Лоцогийн тушаалыг дахин дагахгүй байхаар шийдэж худал хуурмгийнхэн төлөө түүнийг хогийн сав руу шидчихдэг. Тоглоомод Эндигийн гэрлэг буцахаар гүйж эхлэх боловч Вуди санамсаргүйгээр хог руу татагдан орохыг бид бас хардаг. Тоглоомод найзаагаа орхихгүй тулд хараас нь дагахаар шийдлээ. Тэр үед Бааз найз Джессиг аврахын тулд өөрийгөө золиослохоор шийдэж үүний улмаас тэр буцаад хэвийн байдалтай орчихдог. Бид хогийн цэг рүү очгоо тоглоомод хотын хог хаягдал руу шидэгдсэн байдаг. Тэднийг хогийн машинууд төрж тун удахгүй бяцлах гэж байгааг мэддэг. Иймээс тэд соронзон татагдахын тулд төмөрийн хилдэрхийг шүүрч авах санаа олдог. Лоцо аврал ирэн хашгирна. Вуди түүнийг хогноос аврахаар гүйж тэд түүнийг бяцлагтахаас сэргэлж тусалж чаддаг боловч гинэд тэд шатаах зуух руу явж байгаа учраас асуудалд хэвээр байгааг анзаарна. Лоцо аюулгүй товчлуурыг дарахын тулд шатаар авирч чадах санаа олдог боловч эцэст нь тэднийг хуурж шатаах зуух руу унгаачихдаг. Тэгтэл тоглоомод зүгтах замгүй болсноо мэдээж хувь заяатайгаа эвлэрэн гар гараасаа барилцах боловч гинэт том кран гар гарч ирдэг. Тэд харь гаргийн жижиг тоглоом найзуудын хайчаар хаврагдаж чадлаа. Энэ үед Лоцог ажилчдын нэг нь олж машины урд хамар дээр чимэглэл болгон ашиглаж эхэлдэг. Тоглоомнууд цагтаа буцаж очихын тулд хогийн машин дээр авирч чадах онцгой санаа олдог. Тэгээд цонхоор нэвтэрч хайрцаг доктор нуугдаж ашгүй нэг амждаг. Вудич коллеж руу явхаар баяртай гэж хэлнэ. Бүх найзууд нь Эндиг үргэлж харж хандаж байхыг бас цагдаг. Хатагтай Дэвис ч хүүгээ маш их санана гэдгийг хэлж чанга твэрсээр Вуди тоглоомын хайрцаг дээр Бонигийн хаягийг бичих санаа олдог. Иймээс Энди тоглоомуудыг зөвхөн дээврийн өрөөнд байлгахгүй тулд хандивлах нь хамгийн зөв зүйл гэж шийдээд Бонигийн гэрт хайрцгийг өгөхөөр очлаа. Энди түд эдгээр нь түүний хамгийн хайртай тоглоомууд тэднэр тоглох тусгай нэгнийг хайж байгаагаа хэлж эхэлдэг боловч гинэд хайрцаг дотор Вуди бас байгааг анзаардаг. Энди түүнийг бас бэлгэлэхээр шийддэг. Учир нь түүний хүсэж байгаа цорын ганц зүйл бол хайртай тоглоомуудаа найдвартай гарт үлдээх мөн өөр нэгэн хүүхэд өөр шиг нь тэднэр хөгжилтэй тоглоосоо гэсэн явдал байлаа. Киноны төгсгөлд өдөр өнжүүлэх төв өөрчлөгдсөн байна. Одоо тоглоомнуудтай илүү дээр харьцдаг. Мөн тоглоомнууд бие биенээ илүү дээр ойлгодог болсон байв. Ингэж энэ анги төгслөө. Турбо кино суугтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Ингээд дараагийн ангиар нуулзтлаа. Түр баяртай.